Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны 4-р хуралдааны үеэр улс орон даяар өрнүүлсэн Монголоо сонсын аяны тайлан хэлэлцэж дүгнэлээ. Монголоо сонсын үндэсний аян 21 аймгийн 322 сум, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны намын 474 анхан шатны нэгж 149,364 иргэнд хүрсэн өргөн хэмжээний аян болсныг энэ үеэр намын удирдлагуудад үндэсний бодлогын хорооны гишүүд онцолж байсан юм а. Ардчилсан намын шинжилэл үзэл баримтлал үндсэн дүрм бодлого үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн Монголоо сонсын аянд үндэсний бодлогын хорооны 74,000 намын гишүүд оролцсон юм а. Нийт тоогоор уг аянд 220 гаруй мянган иргэн оролцож өнөөгийн эрх баригчдын бодлого шийдвэр, нийгмийн эдийн засгийн байдал, засгийн газрын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлсэн. Иргэдээс ирүүлсэн саналыг ангилбал 60 тэрбумын асуудал, агаарын бохирдол, газар олголт, хүүхдийн мөнгө, малчтын тэтгэвэр, зээлийн хүүг бууруулах, эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, засгийн газрын үйл ажиллагаа, эрүүл мэнд, боловсролын салбарын чанар хүртээмжийн асуудлыг хамгийн ихээр хөндөжээ. Юу иргэд маань юу сон бодож байдгийг, юу хүсэж байдгийг, гишүүд маань бас юу бодож юу хүсэж байдгийг ингээд нийтлэг ийм байдлаар явсан. За одоо бол энэ хоёрдугаар аян бол яг цэвэр намын анхшны байгууллага гишүүд рүү чиглэсэн ийм одоо аяныг бол зохион байгуулах төлөвлөж байгаа маа. Тэгэхээр энэ лүгээ бол нэлээд эрчтэй орон. За дээр мөн одоо үндэсний бодлогоор гишүүдийн тухайн аймаг орон нутгийн анхан дунджны намын болтон хамтруулаад энэ намар бид нар үндэсний хоёрдугаар аяны явах хүрээнд гишүүдийн бүртгэл судалгаа тооллоготой хамтарч явуулъя гэж. Энэ үндэсний бодлогын хуралдаанаар та бүхэн өөрсдөө ямар энэ аян маань ямар болсон, юуг анхаарах ёстой, за дээрэс нь ямар алдаа гарав, ямар оноо байна уу, цаашдаа бид нар хэрэгжүүлвэл яаж хэрэгжүүлэх ёстой, дээрэс нь энэ одоо аянаа бид нар өөрсдөө зарлаад хэрэгжүүлсэн учраас энэ аяндаа бас үнэлгээ дүгнэлт өгөх юм учиртай байгаа. Тэгэхээр энийг бас та бүхэн одоо ингэж хэлцэж дүгнэлтээ гаргаж өгнө гэж хүсэж байна. Баярлалаа. Иргэдийн тавьсан санал хүсэл асуудлыг сонсоод өнгөрөх биш, хариуг нь хөрвүүлж зохих шийдвэрийг гаргуулахад анхаарч ажиллахаа намын удирдлага болон гишүүд онцолж байсан юм. Монголоос сонсын аян бол бас нэгэн одоо энэ үндэсний бодлогын хорооны гишүүдийн өөрсдийн идэвхийг нь сэргээх, энэ өөрсдийнх нь чадварыг нь хөгжүүлэхэд их чухал талбар болсон. За ялангуяа манай эмэгтэйчүүд биднэрт квот өгөөч гэсээр хаал одоо 76 эмэгтэйчүүд квот авсан. За энэ бол хэдийгээр нэг талаасаа бас сайн шинжилгээд олон одоо тухайн салбартаа манлайлагч эмэгтэйчүүд орж ирсэн боловч яг нам улс төрийн одоо энэ ажлаа мэддэг ийм эмэгтэйчүүд бол тэнд дотор тун цөөхөн байгаа. Тэгээд энэ Монголоос сонсын аяны хүрээнд бол манай эмэгтэйчүүд ирээд ярьжсэн. Бид нар анхудаа тайзан дээр гарч үзлээ. Бид нар бол эхлээд сандарч ирсэн, сүүлдээ өрхөөр бас ярих юмаа мэдээд ярьсан. За нөгөөтэйгөр бас энэ яг иргэдийн дунд ороод энэ ард түмний аж амьдрал мэдэх чинь бас өөр их чухал байдаг юм байна. Гишүүдийнхээ дунд ороод. Тэгэхээр энэ бол тэр утгаараа бол хэцүү байсан. Улс төрийн дотоод бэхжлийн хувьд бол Монголоос сонсын аяны маш сайн болсон гэж их бол ахтар ярьжээ. Их олон шинэ үндэсний бодлогын хорооны гишүүд сонгогдсон, аймаг нийслэл дүүргийнхэн сонгогдсон. Яваад өөрсдийгөө таниулах, дүүргээ таних, анхаарчдаа таних, орон нутгаа таних. За тэр хүмүүсийнхээ үгийг сонсохдоо нэг юм хагалт, нэг юм хүмүүсийн сэтгэлийг сайхан харж ирэх үг сонсдог. За тэр үзгээр л ач холбогдолтой болж байна. Мөн иргэдийн санал ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусах ёстойг энэ үеэр хэлж байсан юм а. Монголоо сонсын 2 дугаар аян ирэх 10 дугаар сараас эхэлнэ.